Энд ингээд алхаж байхад амралтын цэг ихтэй, чирэгжүүлэх газар ихтэй. Тэгээ гоё замууд ингээд зассан гэх мэт ингээд маш олон гоё зүйлүүд байна. Гэхдээ энд хогийн сан маш цөөхөн байдаг юм байна. Тэгээд яагаад хогийн сан цөөхөн байгаа вэ гэсэн чинь хогийн сан уггүй болохоор хүмүүс ерөө хог тарьдгүй юм байна гэхгүй. Би тэгжил ойлголоо. Тэгээд гоё дандаа ийм гоё засгийн замаар яваад тэгээ хөлчүүлэн ингээд гоё агаарч нарлаад. Хамгийн гол нь Монголд бол өглөө айл болох эрт гараад гоё цэвэр агаар амьсгалаад гоё байгаль хараад үзмж хараад явдаг бол энд бол нэг тийм эртмэрт гарах ямар ч шаардлага байхгүй. Тэгээд яг юм алхалт хийдэг, хайкинг хийдэг газруудаараа бол ингээд зассан юм замтай газартай учраас хүмүүс зүгээр хөдөлгөөн эрүүл мэндэ л бодд юм байна. Тэгээд энд ингээд юм хог тарих ямар ч юу алга боломж алга гэхгүй юу. Хогийн сав байхгүй болохоор хүмүүс угаасаа л ингээд хог мог тарихаар бол ингээл германч авч аваад зориултын цэгтэн л хайдаг юм шиг байна. Надад бол одоо хаях нэг хог бол байна. Гэхдээ юу байхгүй байна. Цэг байхгүй учраас хаяхгүй хадгалаад яваад байна.